Харин 3 дахь бүлэг Англын ёроолд уяхнаа ганцаараа түрээсийн байрандаа амьдарч байхдаа сэтгэлээр навс унав. Ажилдаа явж чадахгүй өрөөнийхөө булан цугаад өдөржин уйлна. Түүний зүрх яг л Англын ёроолд унсан мэт байлаа. Би яагаад ийм зүйлд орвоо? Яагаад амьдрал минь ингэж сүрв хэмээн өөрөөсөө асууна. Гэхдээ тэр бууж өгөхийг хүссэнгүй. Тиймээс гарц хайн интернетээр сэтгэл зүйн лекц, хичээлүүд сонсож эхлэв. Тэрээр нэгэн Япон эмэгтэй ухамсарын сэргэлт сорилтын талаар ярьж буй бичлэгийг олж үзээд энэ миний амьдралаа яг таарч хэмээн гайхаж өөрийгөө ухамсарын сэргэлтөнд явж байгаагаа ухаарав. Тэр фэйсбુક дээрээ өөрийн жинхэнэ амьдралыг илэн далангуу бичиж эхэллээ. Анх хүмүүс шүүмжилж доог тахуу хийсэн ч удалгүй олон хүн түүний бичлэгүүдийг уншиж сэтгэлээ хуваалцаж эхлэв. Үнэхээр зоригтой эмэгтэй юм аа гэж магтах хүмүүс олширч түүний бичлэгүүд мянган хүнд хүрч уяхнаа өөрөө фэйсбુક дээрээ од оллоо. 24-р бүлэг ухамсарын сэрэлт. Гэвч уяхнаагийн зүрх шаналаад л байв. Тэр өдөр бүр залбирч миний зүрхийг аль нэг талд нь гаргаж өгөөч. Би энэ хоёрдмол байдлаас залхаж байна хэмээн гунигтайгаар 3 өдөр уйл зүрхээ онголгов. Гэтэл нэгэн өдөр хайр ба дурлалын ялгааны талаар ярьсан сэтгэл зүйн бичлэгийг үзв. Тэр бичлэгт хайр бол хүндэтгэл, халамж, олон жилийн итгэлцлэл, хамтдаа өсч дэвжих сэтгэл юм. Дурлал бол төр зүрийн шохоорхол, зүгээр л дур хүсэл, сэтгэлийн тогтворгүй байдал юм. Энэ үгс уяхнаагийн зүрхийг хүчтэй зохиж гинт бүх зүйл тайлагдах шиг болов. Тэр Юки бол жинхэнэ байд хүн. Тэр л намайг байгаагаар минь хүлээн авч хайрлаж ирсэн. Харин би сохор дурлалдаа хөтлөгдөж түүний үнцнийг ухаараагүй юм байна гэж ойлгожээ. Тэр гинт ухаан орсон мэт сэхээ авч галаа зүгээр л түүний шохоорхол. Өөрийн сул талыг далдлах гэсэн сэтгэлийн төрөгдөл байсныг ойлгов. Би яаж ийм амархан сохор дурлалд автсан байна? Юки л миний жинхэнэ хайр хань минь байсан шүү дээ гэж дотроо шивнэн нулимсаа харчин Юки руу утас сахив. 25 дахь бүлэг жинхэнэ хайрын эрэлт. Юки уцаа авч уяхнаагийн сулхан чичирхийлсэн дууг сонсоод дотроо ихэд гайхаж уяхнаа Юки би уучлалт гуйж байна. Би их төөрөлдөж чамаагаа их зовоожээ. Одоо л би ойлголоо. Чи миний зүрхний цорын ганц хань минь байсан юм байна. Би чамаагаа маш их санаж байна. Үнэхээр хайртай. Энэ үгийг сонсоод Юкигийн зүрх хүчтэй цохилж нүдэн гялалзсан. Энэ удаа үнэхээр жинхнээсээ ойлгосон мэдэрчээ. Тэр нулимс дүүрнүүдээр инээмсэглэж би чамайг айл хэдийн уучлсан. Чамайг ямар их сансан гэж би одоо чам дээр очлоо гэж хэлв. Юки тэр шөндөөл уяхнаагийн байранд очиж түүнийг чангаа тэрч гэрлүүгээ авч нүлгэв. Тэр шөнөд би биенээсээ нүдэж салгаж чадахгүй халуун татнаар тэрвэрлэн өнгөрүүлсэн цаг хугацааны алдаагаа засаж хайраа баттгав. 26 дахь бүлэг галаагийн сүрэл. Галаа Францад бичиг баримтаа хөөцөлдөж авахдаа бүтлгүүдэл дуун бүх зүйл нь нурж онов. Яагаад бүх зүйл буруугаар хэрэгэд байна? Би яагаад ийм хэцүү байдалд орвоо гэж өөрийгөө зөвхөв. Энэ үед уяхнаа түүнтэй холбогдохоо нэг бүр мөсөн болно. Утас нь холбогдохгүй бүх сошиалд блоклогдсон байв. Галаа цөхөрсөндөө галзууртлаа уурлаж уцаа шиdən хам мөргөн. Уяхнаа чи яаж намайг ингэж орхиж чадваа? Түүний ээж түүнийг тайвшруулах гэж оролдовч галаа улам галзуурч орилон хашгирч байлаа. Найз Франц ирнэ түүнд худлаа тайвшруулах үгс хэлж хамт архиуж сэтгэлийг нь хурч байсан ч галаа улам гүн хямралд автан урдих шигээ депрессэндээ гүнзгий шумбав.
Би яагаад ийм олчгор амьтан байсан юм бэ? Би яагаад юу шиг жинхэнэ эр хүн байж чадсангүй вэ хэмээн өөрийгөө зөвхөн харанхуй өрөөндөө ганцаараа ойлов. 27 дугаар бүлэг ухаалал ба өөрчлөлт. Юугийн уянхнаг эргүүлэн гэртээ авчирсныхаа дараа амьдралаа эргцүүлэн бодов. Би ажиллаа гэж явсаар эхнэрээ ганцаардуулж зүрх сэтгэлийг шархлуулсан байна шүү дээ гэж ухаарч цаашдаа гэр бүлдээ илүү их цаг гаргаж уянхнаг халамжилж хамтдаа цагийг өнгөрөөхийг зорив. Уянхнаач муу адил сэтгэл зүрхээ тунгаан бодлоо. Би дэндүү өрөвч сэтгэлээр хандаж бусдын асуудлыг өөрийн амьдралд хэд их оруулж ирсэн байна. Одоо бол би өөрийн гэр бүлийн үн цэнийг дээдлж хамгаалж сурах ёстой гэж ухаарч Юкитэй харилцаагаа улам баттгахын тулд хичээнгүйлэн зүтгэж эхлэв. Тэрээр өнгөрсөн алдаанаасаа суралцаж хэд өрөвчцөнгөө хянаж хэн нэгнийг өрөвцөндөө болж амьдралдаа оруулж ирэхгүйг ойлгов. Хүн бүрийн зовлонг үр халбахгүй. Хүн өөрийгөө хайрлаж өөрийн амьдралыг нэн тэргуунд тавих хэрэгтэй байна гэж ухаарав. 28 дугаар бүлэг ухамсарын сэрэлт ба ментор болох зам. Уянхнаа хүнд хэцүү цаг үедээ интернетээс хүний ухамсар сэтгэл зүйн талаар олон хичээл ном уншиж бичлэгүүдийг үзэж эхийг сурсан байлаа. Би энэ бүхнийг амьдралаасаа сурч сэтгэлийн шархаа эдгээсэн бол өөр бусад хүмүүст ч бас эдгэх боломжтой гэж бодож Facebook дээр өөрийн туулсан замнал ойлголт ухаарлын талаар бичлэг хийж эхэллээ. Хүмүүс анх янз бүрээр хүлээн авч байсан ч удалгүй олон эмэгтэйчүүд түүний бичлэгүүдэд сэтгэл хөдлөн үнэхээр үнэн шүү. Би яг үнийг мэдрээд байгаа хэмээн хуваалцаж уянхнаагаас зөвлөгөө авахыг хүсэх болжээ. Ингэснээр уянхнаа хайр сэтгэлийн харилцаа, гэр бүлийн асуудал, сэтгэл зүйн байдал дээр өөрийн мэдлэггүйгээр мэргэжлийн ментор зөвлөх болон хувирав. Түүний пэйж олон мянган дагагчтай болж эмэгтэйчүүд өөрсдийн зүрх сэтгэлийн шархыг ангаахад нь туслах зөвлөгөө дэмжлэгийг түүнээс авдаг болов. Би өөртөө тулгарсан асуудлыг даван туулж энэ бүх хэцүү замналаар дамжин жинхэнэ дуудлага олжээ. Энэ бол хүмүүсийн сэтгэлийг эдгэж амьдралд нь гэрэл гэгээ нэмэх юм байна гэж ухаарч менторын ажлаа улам гүнзгийрүүлэн хийж эхэллээ. 29 дугаар бүлэг галаагийн үнэлт. Харин галаа харийн нутагт ганцаардаж урдынхаасаа ч илүү гүнзгий депрессэнд унав. Уянхнаг сошиалд амжилттай болж олон хүнд нөлөөж бууг харж гайхах игдүүцэх сэтгэлээр дүүрэн байлаа. Яагаад юм байна вэ? Яагаад уянхнаа аз жаргалтай харин би ингэж зовж байна вэ гэж өөрөөсөө асууж өөрийгөө улам ихээр зүхэж байв. Түүний амьдралд юу ч өөрчлөгдсөнгүй. Хуучин зангаа засаж чадсангүй, өөрийн алдааг хүлээн зөвшөөрөхөөс зугцаар байлаа. Тэрээр урдын адил бэлэн амьдрал хөөж хялбар арга замаар аз жаргалтай болохыг хүссэн ч дотроо улам л хоосрон гутранг байдалтай автцаар байв. 30 дугаар бүлэг амьдралын аз жаргал ба хүлээн зөвшөөрөлт. Уянхнаа өөрийн менторын ажлыг үргэлжлүүлэн хийсээр олон эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчилж сэтгэлийн зовлонг нь ангааж байлаа. Охид нь ч ээжийнхаа өөрчлөлт ухаалаг байдалд бахархаж ээж минь үнэхээр агуу эмэгтэй юм. Амьдралын хүнд хэцүүг даван туулж ухамсар нь өөрчлөгдөж өөрийгөө олсон байна хэмээн хүндэлж эхлэв. Юу гэж мөн адил эхнэрээ хайрлаж халамжиж гэр бүлдээ цаг гарган сурсан байлаа. Би амжилттай байхыг хүсэж байсан ч жинхэнэ амжилт бол аз жаргалтай гэр бүл хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэх юм байна гэж ухаарчээ. Бидний амьдралд тохиолдсон хүнд сорилт, зовлон шаналл бүхэн биднийг илүү хүчрхэг болгож жинхэнэ аз жаргал хайрыг ойлгоход тусалдаг юм байна хэмээн уянхнаа бодон Юкиг тэрвэрлээ. Эцсийн үгс. Уянхнаа өөрийгөө олж амьдралын жинхэнэ зорилгоо олсон. Юки гэр бүлээ эрхэмлэж жинхэнэ хайр халамжийг ойлгосон.
галаа өөрчлөгдөж чадаагүй ч амьдралынхаа алдааг ухаарч өөрийгөө эргцүүлж эхэлсэн. Эцэст нь хайр ба дурлалын ялгаа, гэр бүлийн үнц нь жинхэнэ эр ба нарцист эр хүний ялгааг тодрон харагдаж амьдралын үнэн утга учирыг ойлгоолоо.